Сайн мэцэн өрхөн үзэгчтэй хөтлөгч Ламаа байна. Та бүхэнд дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг хүргэж байна. Та бүхэн мэдэж байгаа. Бид энэ хөтөлбөрөөрөө өдөр бүр хөрш орнууд бүс нутгууд болох Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халмаг болон Хятадд болж буй онцлог үйл явдлуудыг мэдээлдэг билээ. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн сонирхолтой сурвалжлагуудыг нэгтгэн хүргэж өнгөрсөн өдрүүдийн гол үйл явдлыг тоомлон дүгндэг уламжлалтай. Ингээд сүүлийн 7 хоногийн онцлог мэдээнүүдээ хүлээн авъя. Эхлэе. Улаан үдийн нисэх буудал задгаа талбайн нэгэн үтсгэлэн болон хувирчээ. Энд их дэлхийн нэртэй эртний Монгол бичгийн уран бичлэгийн үтсгэлэн нэгдсэн байна. Бурайдын төрийн дуулал ерөөл бэлгийн үгсийг шингээсэн аврах том бүтээлүүд зочдыг гарцан дээрээс нь угтаж байна. Монголын уламжлалт бичиг Бүгд найрамдах улсын агаарын хаалгыг хэрхэн чимсэнийг манай эхний сурвалжлагаас үзээрэй. Ардын хөгжмийн их шиг хөөми болон өвөрмөц үзүүлбэр улаан үдийн нисэх онгоцны буудалд сэтгэл татам уур амьсгалыг бүрдүүлв. Уран бичлэгийн мастерууд биер хар бихний тусламжтайгаар аврах том даавуудыг урлагийн бүтээл болгон хувиргалаа. Өнөөдөр бид зочид болон аян замд гарч байгаа хүмүүст зориулан ерөөл бичлээ. Үүнийг орсоор орчуулбал таны зам мөр үлзийтэй байг гэсэн ерөөлөм. Бурайдад ирж энэ агаарын хаалгаар нэвтрэн орохдоо зам мөр тань үлзийтэй байж ажил үйлстэй бүтэмжтэй байх болтугай гэсэн санаа. Ерөөлүүд үндсэн бүтээл болох Бурайдын төрийн дуулалын бичвэрийг улам баяжуулсан байна. Дуулалын үгийг мөн босоо монгол бичгээр бичиж 9 метрийн өндөрт байрлуулжээ. Үүнийг санамсаргүй сонгоогүй. Энэ нь их нутаг, их газар, өөрийн ард иргэд болон нийслэлийн зочдоо үргэлж баяртайгаар угтан авдгийг сануулж байгаа хэрэг юм. Бурайдын төрийн дуулалд маш сайхан мөрөөд байдгийг бид мэднэ. Тэнд эх орны хайрлах сэтгэл үзэсгэлэнт байгаль, тал нутаг, тунгалаг өндөр тэнгэрийн тухай өгүүлдэг. Гэртээ ирж байгаа хүмүүсийг эдгээр намуухан агаарт хөөх мэт даавуун бүтээлүүд угтаж байна. Мөн зочид манайд ийм өвөрмөц соёлын өв байдгийг шууд харж мэдэрнэ. Эдгээр даавуун бүтээлийг харахад агаарт хөөж байгаа мэт сэтгэл төрнө. Ийм нөлөөг химэл торгоны тусламжтайгаар бий болгожээ. Энэхүү бүтээл байгаль нисэх онгоцны буудлын гарцан дээр Бурайдын нийслэлийн зочид орсон суугчдыг угтан авч байна. Уран бүтээлчдийн бүтээлийн ачаар нисэх онгоцны буудал Бурайдын соёлын хаалга болон хувирчээ. Манай үзэсгэлэн зураг муралын нэргэдэгчний олон зорчигч зураг авсныг та төсөөлөгчгүй. Энэ үзэсгэлэн жинхэнэ шууган тарнидэд би итгэлтэй байна. Хүмүүс манай Бурайдын агаарын хаалгаар нисэн ирж дамжин өнгөрөхдөө энэ инсталляцийг харж огт өөр уур амьсгал, огт өөр орчинд орно. Манай мэрэгэн ухааныг маш гоо зүй мэдрэмжтэй үзэсгэлэнтэйгээр хүргэж байгаа юм. Их дэлхийн үзэсгэлэн сайн уу тэнгэрээ нийгэм соёлын төслийг ийхүү өндөрлүүлж байна. Төслийг хип-хоп бүтээлч үйлдвэрлэлийн төв, веб-цэг, Российской Федерации болон Бурайдын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Монголын шонхрууд Бурайдын оюутнуудтай өрсөлдлөө. Улаан үдэд гар бөмбөгийн хотын зөвлөлийн цом тэмцээн болж Орос Монголын 40 гаруй баг аврагын төлөө хүч сэрсэн юм а. Харин шигшээ тоглолт үнэхээр ширв өрнөлөө. Цомыг хэн хүртсэнийг дараагийн сурвалжлагаас үзье. Гар бөмбөгийн хотын зөвлөлийн цомын шигшээ тоглолт тун ширүүн өрнөлөө. Тэргүүн барийн төлөө Бурайдын их сургууль болон SG Hawks багийн тамирчид өрсөлдсөн байна. Монголоос ирсэн энэ баг эх орондоо шилдэгэн шилдэгт тооцогддог. Гэвч өрсөлдөгч нь ч тэднээс огтхонч дутгааргүй. Оноо бүр дээр энэ тэнцүү тулалджээ. Тоглолт ямар байв? Янзтай. Аль багийг хөгжөөнд дэмжихээ сонгосноо? Бэгөө. Залуустаа юу гэж сахимаар байна? Гол нь ялах шүү. Юу нэмж хэлэх үү? Сайхан тоглолт. Өрсөлдөөнтэй байна уу? Маш их. Тамирчдын хувьд хотын зөвлөлийн цом бол зүгээр нэг тэмцээн биш. Харин жинхэнэ гар бөмбөгийн баяр юм. Ийм тэмцээнд олдсон гэдэг үргэлж сайхан байдаг. Энэ бол гар бөмбөгийн баяр. Ийм том хэмжээний тэмцээн гэдэг өөрөө сайхан.
Юуны төрөнд зохион байгуулалт нь өндөр түвшинд байна. Хоёрдугаар тоглолтын чанар маш сайн. Үүн дээр нэмээд Монголоос баг ирсэн. Энэ өөрөө үргэлж сонирхол татдаг. Мөн эрхүүгээс ч баг ирсэн. Ийм төрлийн тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй. Мөн Сибирийн бүс нутгууд болон Бурятийн хөрш орнуудын хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх нэгэн боломж болдог. Ийм тоглолтууд нь тамирчдад өөрсдийн клуб дотроо хөрш бүс нутгийн багуудтай бүр олон улсын түвшинд ч өрсөлдөх сайхан боломж олгодог. Тэр дундаа Монголоос ийм хүчрэг баг ирж байгаа нь бүрч сонирхолтой. Харин манай үзэгчдийн хувьд өөрийн тамирчтай үзэж дэмжих боломж юм. Бурятийн их сургуулийн залуус энэ удаа шонхрын савраас ялалтыг булан авч чадсангүй. Төрөө байрыг Монголын баг хүртлээ. Бид энэ удаа яалтчгүй хожигдлаа. Уг нь бид тэмцэж болох байсан. Хэсгийн тоглолтод энэ багийг хожсон шүү дээ. Энэ чинь илүү сайн болох, илүү их бэлтгэл хийх сэтэл болно үстэй. Мэдээж бэлтгэл дээр л төсвөр хатуужаас суудаг. Бас Беговгийн бүрдүүлж чаддаг тэр сэтгэл зүйн хуваар амьсгал биднийг үргэлж дэмждэг ялтад хүргэдэг. Тэгвэл эх жил алдаагаа засны үз? Мэдээж хэрэг. Энэ удаагийн хотын зөвлөлийн цомд нийт 40 гаруй баг оролцжээ. Тэмцээнийг Бурятийн нийслэл Улаан-Үд хотын 360 жилийн ойд зориулан зохион байгуулсан байна. Новости дня. 19 саяын өр орон байраа алдсан эмгэнэлт түүх. Эрхүүгийн нэгэн бүсгүй тоглоомын донтолтоос болж бүхнээ алдсан байна. Екатерина өрийн ангалд хэрхэн унаж түүнээсээ яаж гарч чадсан бэ? Мөн сэтгэл зүйчид яагаад мөрөөдөө тоглоомын донг хар тамхины хамааралтай зүүрэлдэг вэ? Энэ тухай дараагийн сурвалжлагаар өгүүлнэ. Екатерина 17 настайдаа мөрөөдөө тоглоомд татагджээ. Анх 100 рубль тавиад 1000 рубль хожсон байна. Харин дараа нь бүх зүйл манан дунд болсон мэт өнгөрчээ. Дараа нь мөнгөний хэмжээ нэмэгдэж эхэлсэн. Тэр өдөр би бооцоогоо бүр хаагаад 7 хоног сар гаруй хугацаанд түүнийгээ бүрэн мартсан. Гэхдээ эргээд орсон тэр жилээс л миний хувьд жинхэнэ хамаарал эхэлсэн. Тоглоомын донтолт өдөр бүр тасралтгүй үргэлжлэх болсон. Нэг өдөр 300,000 рубль гэх мэт маш их хэмжээний мөнгө алдаж эхлэх үедээ би энэ үйл явцыг огт хянаж чадахгүй байгаагаа ойлгосон. Дараа нь орон сууц, автомашинч энэ донтолтын золиос олжээ. Нийтдээ тоглоомын донтолтоос болж Екатерина 19 сая рубль алдсан байна. Тиймээс мэрэгжлийн тусламж хэрэгтэй нь тодорхой болсон юм. Миний төрсөн хотод тоглоомын донтолтын нөхөн сэрэг хэмжилгээ тэмч сайн хөгжөөгөө байсан. Одоо хөгжиж байгаа гэж бодож байна. Оросд нөхцөл байдал жилээс жил сайжирч байна. Нөхөн сэргээх төвүүд тоглоомын донтолтыг хөтөлбөртөө оруулж эхэлсэн. Харин тэр үед тийм зүйл байгаагүй. Тиймээс намайг энд явуулсан. Гэр бүл маань өөр сонголт байгаагүйг ойлгосон. Екатерина 2 жил хагасын турш донтолтын тахилдгүй явж байна. Одоо тэр ажилдаа удахгүй хурмаа хийн. Бүсгүй өөрийн үнэт зүйлсээ аажмаар сэргээж амьдралдаа удаан хүлээсэн тэнцвэрээ олж авч байна. Тоглоомд донтож байсан өнгөрсөн үеийн өнөөгийн түүнийг тодорхойлохоо нэгэнт байлжээ. Харин дахин хизэж эргэж болохгүй зүгийг сануулсан сургамж болон үлдсэн байна. Арих мансууруулах бодисын хамааралтай адил лудомани буюу мөрөөдөө тоглоомын донтолтыг албан ёсны өвчин гэж хүлээн зөвшөөрдөг. Тиймээс төрөөс энэ асуудлыг шийдвэрлэх янз бүрийн хувилбар санал болгож байна. Нэгдүгээрт бооцооны компаниуд өөрсдийн контентийг заавал тэмдэглэгээтэй болгож албан ёсны сайтууд дээр мөрөөдөө тоглоомын хор хөнөөлийн талаар мэдээлэх үүрэгтэй болно. Хоёрдугаарт мэрэгшсэн эмч сэтгэл зүйчээс тусламж авах нь илүү хялбар болно. Энийн тулд оршин суугаа газрынхаа поликлиникт хандахад хангалттай. Хамааралтай илүү нэгт ажилдаг газар бол нөхөн сэргээх төвүүд. Тухайлбал 7 замын уулзвар төвд мөрөөдөө тоглоомд татагдах асуудлаар жилд дунджаар 4 хүн ханддаг. Энэ нь ийм хүмүүс зүүн асуудал байхгүй гэсэн үг биш. Харин олон хүн зүгээр л дугуй байж тусламж хүсдэггүй гэсэн үг юм. Түүнээс гадна тус төвийнхний хэлснээр тоглоомын донтолт залуужиж байна. Үйлчлүүлэгчдийн дунд 23 хүртэлх насныхан улам олон таарах болжээ. Гэхдээ эрсдлийн бүлэг нь нас нийгмийн ямар нэгэн хүрээгээр хязгаарлагддаггүй. Үүнийг нэг төрлийн зүхтах орлого гэж харж болно. Харин юунаас зүхтаж байна вэ? Өөрөөр хэлбэл яг одоо энд надад тавгүй байна. Яг одоо ямар нэгэн байдлаар өвдөж шаналж байна гэсэн үг. Тэр өвдөлт янз бүрийн хэлбэрээр илэрч ийм хамаарал үүсэх урьдчилсан нөхцөл болдог. Ийм өвдөлтийг тээж явах хүмүүс эрсдлийн бүлэгт ордог. Үүнд хэнд ч өртч болно. Харин үр дагаврын сүрлийн хэмжээнд хүрч мэднэ. Тиймээс энэ талаар ярилцаж судалж, ийм хүмүүс тэрхэн туслах вэ гэдэг үйл явц өрнж байгаа нь маш сайн хэрэг гэж би боддог.
данным людям. Хар тамхи судлалын үндэсний шинжилгээ ухааны төвийн захирал Татьяна Клименкогийн мэдгдснээр сүүлийн жилүүдэд тоглоомын донтолтын асуудалтай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Харин төрийн дунд өгүүлж байгаагаар 2026 оны эхний байдлаар ойролцоогоор 13 сая орос хүн Дудамани буюу мөрөөдө тоглоомын донтолтоор шаналж байгаа нь тус улсын насанд хүрсэн хүн амын 12 хүртэлх хувийг эзэлж байгаа. Тиймээс энэ асуудал маш хурцаар тавигдж байна. Харин үүнийг төрийн түвшинд шийдвэрлэх эхний алхам хэдийн хийгдэжээ. Читад Чернобылийн баатруудын дурсгалыг хүндэтгэлээ. 42 дугаар сургуульд дурсамжийн хичээл болж Белград болон өөр байгалийн дизайнерууд ирээдүйн дурсгалын цогцлборын эскизээ танилцуулсан байна. За Ослын үр дагаврыг арилгасан хүмүүсийн гавьяаг шинэ үед хэрхэн өвлүүлэн ойлгуулж байна вэ? За мөн атомын эрчим хүч яагаад онцгой болгоомж шаарддаг талаар одоо хүргэе. Одоогоос 40 жилийн өмнө 1986 оны 4-р сарын 26-нд түүхэндх хамгийн том техноген сүрэл болсон юм. Дэлхийн нийтийг зочруулсан тэр үйл явдал бол Чернобылийн атомын цахилгаан станцын осол байлаа. 4-р эрчим хүчний блокийг сүйтгэсэн дэлбэрэлт, асар уудам газар нутгийг бүрхсэн цацраг эдвэхт үйл. Энэ эмгэнэлт явдлаас олж олон хүн ард, байгаль дэлхий, бүхэл бүтэн хотууд хохирсон юм. Тэр үйл явдлыг дурсах зорилгоор Жита хотын 42 дугаар сургуульд тусгай хичээл зохион байгуулжээ. Сурагчдад цөмийн эрчим хүчний түүх, тэр шөнийн аимшигт үйл явдал болон Ослын хор уршгийг устгагчдын гавьяаны талаар ярьж өгсөн байна. Өнөөдөр би зөвхөн нэг л зүйлийг хэлсэн. Бид ч бас өөр байгалийн хязгаарын нутаг дэвсгэрт ийм цөмийн объект байгуулахыг зорж байгаа. Учир нь бидэнд эрчим хүч хэрэгтэй. Зөвхөн цөмийн эрчим хүч бидэнд хийн хангамж, цахилгаан эрчим хүчний нэмэгдэл хэрэгтэй. Харин энэ бүхэн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг дагуулдаг юм а. 4-р сард бүтээлч уралдааны дүнх гаргажээ. Белград болон өөр байгалийн дизайнерууд цацрагтай тэмцсэн баатруудын дурсгал зориулсан хөшөөний эскизүүдийг танилцуулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагын төлөөлөгчид болон Чернобылийн холбоо байгууллагын ахмадууд багтжээ. Дурсгалын байгууламжийн ёслолын нээлтийг 4-р сарын 26-нд нээхээр төлөвлөсөн байна. Арга хэмжээнүүдийг өөр байгалийн хязгаарын засгийн газар төлөвлөсөн ёслолын арга хэмжээнүүд ч бий. Мөн хот сумдын хэмжээнд соёлын яамны шумаар, нийгмийн хамгааллын яамны шумаар зохион байгуулах ажлууд ч бий. Арга хэмжээ нэлээд олон байгаа. Номын сангууд, соёлын орднууд, захиргаанууд гээд ер нь олон байгууллага оролцож байна. Өнгөрсөн үеийн сургамжийг санаж ирээдүйд гамшиг давтагдахаас сэргийлэхийн тулд хүүхдүүдэд түүхийг зөвхөн баримтаар бус амьд мэдрэмжээр хүргэх нь чухал. Жухам ийм газар нь өсвөр үе болон тэр он жилүүдийн үйл явдлыг биеэр тулсан хүмүүсийн хоорондын дурсамж, салшгүй холбоо болох юм а. Утга зохиол амттай байж болдгийг Якутск харууллаа. Энд зохиолчдын хоолны дурс сонирхол зориулсан номын шөнө арга хэмжээ болсон юм. Зочид Достоевский, Маяковскийн дуртай хоолыг амталж, мөн Оросын ард түмнүүдийн үндэсний хоолтой танилцсан байна. Хоол хүн соёлыг хэрхэн холбож, хүмүүсийг ном уншихад яаж татаж байгааг хамтдаа үздэцгээе. Амттай өөрмөц хоолноос илүү хүмүүсийг юу нэгтгэж чадах вэ? Энэ бол түүх, хүний зан чанар, тэр бүхэл бүтэн ард түмний соёлыг илэрхийлдэг хоол юм. Энэ жил номын шөнийн гол арга хэмжээнүүд нь Оросын ард түмнүүдийн хоол, зоогийн цуваа болон Орос гадаадын алдарт зохиолчдын дуртай хоолны үзэсгэлэн байлаа. Уран зохиол гэдэг бол зөвхөн бичвэр биш юм. Зохиогчд өөрсдөө. Харин зохиогчд бол амьд хүмүүс. Тэдэнд өөрсдийн дадал зуршил дуртай хоол байдаг. Энд жишээлбэл Пётр Михайлович Достоевский болон Владимир Маяковскийг танилцуулсан. Маяковский маш том биетэй бараг 2 метр өндөр хүн байсан. Тэрээр сэндвич идэх дуртай байсан. Мөн бид түүнийг чансан дахианы ямахан дуртай байсныг мэднэ. Харин Достоевский цөлөгт олон жил өнгөрүүлснийхээ дараа бүтээлүүдтэй хатуу ширэн бод байлыг тусахгүй байхын аргагүй байсан. Тэр өөрөө ч гэсэн бас идэх дуртай хүн байсан. Жишээлбэл гэмзэм зохиолд нь ядуус зориулсан шингэн байцааны жишэл гардаг. Харин өөрөө пастила, алим харж уун дуртай байсан. Энэ бүхнийг бид энд харуулахыг хичээсэн юм а.
Үндэсний хувьцаар гойсон номын сангийн ажилтнууд нутгийн Якут хоолнуудыг танилцуулан бүгд найрамдах улсын соёлын олон янз байдлын талаар ярьж өгчээ. Энээс гадна номын шөнийн зочид оролцогчдод зориулан баярын концерт, мастер-класс, үзэсгэлэн ярамг зохион байгуулсан байна. Надад маш их таалагдсан 2-3 дугаар давхарт асуулт хариултын тэмцээн зургийн үзэсгэлэн байсан. Бас хүмүүс үндэсний хувцастай байсан нь надад таалагдсан. Татарууд, Саха улс якутууд байсан. Энэ бүхэн надад маш их таалагдлаа. Би хотын хүүхдийн төв номын сангийн Звездочки номын клубын зохион байгуулагч хүн. Энэ бол манай клубын резидентүүд, 5-гийн ангийн сурагчид. Өнөөдрийн баяр огтдож бас таалагдсан гэж найдаж байна. Арга хэмжээтэй зэрэгцэн би асар том гэр бүлтэй гэдгээ мэдлээ. Онлайн флешмоб эхэлжээ. Түүнд хүн бүр Юкагир Яруу найрагч Николай Куриловын шүлгүүдийг уншин орчуулах боломжтой. Бүгд энэ арга хэмжээнд нэгдэж байна. Хүмүүр Николай Куриловын шүлгийг орос хэлнээс өөрийн төрлөх хэл рүү орчуулж, WeContact-ийн нийгмийн сүлжээнд байршуулж байна. Ингэснээр Николай Куриловын мөнхийн яруу найраг Орос орныг дахин нийтгэж байна. Номын шүн зөвхөн нийслэлийн номын сонгуудыг хамраа зогсохгүй бүгд найрамдах улсын дүүргүүдэд ч зохион байгуулагдсан байна. Ийхүү оролцогчид уран зохиолын уур амьсгалд умбаснаас гадна зохиолчдын тухай болон улс орны соёлын олон янз байдлын талаар олон шин зүйл мэдэж авчээ. Орос албаны улсын олон хот бусад орны 1500 гүйгч халимагт болсон Тэмэн цом ультрамарафонд оролцлоо. Мэргэжлийн тамирчид болон сонирхогчид тал нутгийн Бартаад замд өөрийгөө сорин өрсөлдсөн байна. Энэ гүйлтийг яагаад амьдралын гүн ухаан гэж нэрлэдгийг дараагийн сурвалжлагаас олж мэдцгээе. Халимаг улс Тэмэн цом ультрамарафонд нэгдлээ. Бүгд найрамдах улсад анх удаа Бартаад замын томоохон трейл уралдаан зохион байгуулагдав. Оросын холбооны улсын 183 хотоос мөн Казахстан, Беларусь улсаас ирсэн 1500 гаруй оролцогч хүч тэнхээ тэсвэр хатуучлаас сорихоор энд цугларчээ. Тэдний дунд мэргэжлийн тамирчид, гүйлтийн хорхойтнууд, янз бүрийн нас бэлтгэлийн төвшний хүмүүс байсан юм. Олон хүний хувьд энэ гараа халимаг улстай хийсэн анхны нээлт танилцах боломж боллоо. Нээлтийн эсрэлийн үеэр бүгд найрамдах халимаг улсын тэргүүн Бату Хасиков оролцогчдод мэдчилгээ дэвшүүлж, ийм үйл ажиллагаа нь эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцолжээ. Гүүх гэдэг бол асар том соёл. Энэ бол амьдралын хэв маяг. Энэ бол философи. Би ч гэсэн өнөөдөр нийцхийг хичээлээ. Би марафонч биш ч өнөөдөр та бүхэнтэй хамт өөрийн зайдаггүй. Халимаг улс манай орны өнцөг болон бүрээс дэлхийн олон газраас хүмүүсийг татаж байна. Өнгөрсөн жил гэхэд бид олон улсын буддын форум зохион байгуулсан. Халимаг бол буддын шашинтай бүс нутаг. Энэ нь маш сонирхолтой. Учир нь 50 Европ хэсэгт оршдог атлаа энд буддын шашин цэцгэлэн хөгжиж байна. Манайд 35 орчим орноос зочид ирсэн. Бид спортын ажил хэрэгч соёлын маш олон арга хэмжээд зохион байгуулдаг. Тиймээс та бүхэн манай гайхамшиг тал нутгаар гүйж өнгөрөхдөө халимагийн соёл түүхтэй танилцж, манай хүмүүстэй уулзаж ярилцаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ дурсамж тань олон жилийн дараач эрэг сайхан хэвээр үлдэж, та бүхэн манад дахин ирээсэй гэж найдаж байна. Гүйлт эхлэхийн өмнө төвдийн хийдийн лам нар уралдаан амжилттай болохын төлөө ерөөл айлдаж, адис хүртэх ёслол үйлдсэн байна. Энэ нь оролцогчдод нэмэлт итгэл, сэтгэлийн тэнхээ өгчээ. Зохион байгуулагчдын хэлснээр жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь энэ спортын үйл ажиллагаа улам өргөн хүрээтэй, нэр хүндтэй болж байгааг илэрлэж. Тэмэн цом бол зүгээр нэг тэмцээн биш. Харин дэлхийн янз бүрийн өнцөг булангаас ирсэн хүмүүст өөрийгөө сорих, халимгийн тал нутгийн үзэсгэлэнг мэдрэх, найрсаг харилцаагаа бэхжүүлэх боломж болж байна. Би халимаг дээр чин санаагаа хэрэгжүүлэхийг удаан мөрөөдсөн. Учир нь би үүнээс өмнө арай цон оролцогчтой уралдаануудыг өөр газарт зохион байгуулж байсан. Янз бүрийн соёл, сүнслэг өнгө аяс, үндэсний хоол, архитектурыг харуулах нь маш сонирхолтой. Орос орноор аялна гэдэг үнэхээр сайхан. Манай улсын бүс нутаг бүрд суралцах зүйл бий. Шинэ зүйл мэдэж болно. Сэтгэл санаагаа тэлж болно. Бас сайхан амарч болно.
Ультрамарафон хэд хэдэн үе шаттай бөгөөд оролцогчдоос асар өндөр төвлөрөл, бие бэлдрийн бэлтгэл шаарддаг. Гүүгчид элсэн манхан дов толгойд гол мөрөн зэрэг байгалийн төрөл бүрийн саадыг даван туулжээ. Зохион байгуулагчид оролцогчдод аюулгүй амжилттай замаа дуусгахад хэрэгтэй бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Эндхийн хамгийн том саад бол энэ талын салхи юм. Тэр салхи хэнийг ч өршөөдгүй. Зам бүхэлдээ гүйлтэд тохирсон хурдтай спортлог байсан. Энд хүн илүүтэй өөрийнхөө хурдтай тэмцдэг юм байна. Жаахан намагтай хэсэг байсан. Гэхдээ шөндөө бараг хатчихсан байсан. Хайртай салхи маань бүгдийг нь арилгасан. Ер нь бүх зүйл үзэсгэлэнтэй цаг агаар нь сонирхолтой модгүй уудан байлаа. Би өөрөө уулын нутгаас ирсэн. Манай тэнд мод л байдаг. Харин энд нэг ч мод алга. Их содон бүр чамин мэдрэмж төрлөө. Тэмээн цом уралдаан нь зөвхөн спортын үйл явдал биш, харин оролцогчдод халимгийн уламжлал, соёлтой танилцах боломж олгодог соёлын үйл ажиллагаа юм. Би Оросдоо мужид амьдардаг. Харин одоо энд манай эхнэр 20 км-ийн зайд гүйж байна. Бид түүнийг хүлээгээд яаж гүйх бол гэж санаа зовж байна. Энэ бол миний жижигхэн их нутаг шүү дээ. Тиймээс эхнэрээ энд авчирч энэ нутгийг үзүүлэхээр ирсэн. Тэр Элистад анх удаа ирж байна. Ер нь энд ирэхэд эхнэр л ятгсан. Бид нөхрөө манай аавыг дэмжихэр ирсэн. Тэр спортоор хичээлдэг, үүндээ үнэхээр дуртай. Бид ч түүнийг энэ замд нь үргэлж дэмждэг. Бид Саратовоос ирсэн. Манай найз 60 км-ийн зайд гүйж байгаа. Хятадд зураачид 70 жилийн өмнө Солонгосын дайнд амиргдсан сайн дурын цэргийн хүргийг сэргээн бүтээжээ. Түүний гэр бүлийнхэн хүртэл царай төрхийг нь сайн санахаа болсон байсан ч олон 10 жилийн дараа Баатар өөрийн дүр төрхөө дахин олсон байна. Дурсамжийн тасархай хилтерхийгээр хүний төрхийг хэрхэн сэргээдэг тухай манай Хятадтай хамтрагчид өгүүлэх болно. Энэ урланд биер, цаг хугацаа, орон зайг холбосон гүүр болж байна. Төрөл төрөстийнх нь өгсөн дүрслэл, дурсамжид тулгуурлан, уран бүтээлчид Солонгосын ард түмэнд тусалж, Америкийн төрөмгөллийн эсрэг тулалдсан сайн дурын цэргийн дүр төрхийг сэргээн бүтээж байна. Зүүн Хятадын Жансун мужийн уугуул Цян Кунхва 1951 онд 20 настайдаа фронтод явжээ. 2 жилийн дараа тэрээр амьөргөдөж, гэртээ эргэж ирж чадаагүй юм. Бид энэ ажлыг хийхдээ нэр төрийн хэрэг төдийгүй хариуцлага гэдгийг ойлгосон. Өмнөх бүтээлүүдээс ялгаатай нь бидэнд тухайн хүний бодит зураг байхгүй. Тиймээс хүргэнэ зөвхөн хэлбэр дүрсээрээ төдийгүй сүнслэг агуулгаараач адилхан болохын тулд Баатарын гэр бүлийнхэндээ байнга харилцаж, нарийн ширийн зүйлсийг тулган нягтлах шаардлагатай болсон. Цян Кунхва гэр бүлдээ нэг ч гэрэл зураг үлдээгээгүй. Өдгөө амьд байгаа төрөл төрөстөөс нь зөвхөн 82 настай Зээ охин нь тэрнийг харж байсан бөгөөд тэр ч бас ердөө ганцхан удаа харжээ. Гэсэн ч төрөл төрөст нь Баатруудыг царай төрхөөр нь мэддэг байх ёстой гэж шийдсэн байна. Харин энэ нь амаргүй даалгавар байв. Зарим эсгийн хэд бараан болгол байгалийн бус харагдана. Тиймээс бид хар цагаан саарлангийн зохицлыг зөв сонгох хэрэгтэй. Мөн нүүрний төрх, ам, нүдний болон зэрэг зарим нарийн талд бага зэрэг засварлах шаардлагатай. Гэр бүл болон уран бүтээлчдийн хамтын хүчин чармаалтын үр дүнд хөрөг бий болжээ. Ингээд Цэн Кунхвагийн зэхүү Шинян хотын дурсгалын оршуулгын газарт очсон байна. Тэд хизээч уулзаж байгааг үуч зэхүү нь аав гахыгаа үндэсний Баатар гэдгийг мэднэ. Тэр дайнд Хятадын бараг 200 мянган сайн дурын цэрэг амиа өгсөн юм. Түүний дотор Цэн Кунхвагийн нэрж оршуулгын газрын тусгай хананд сийлэгджээ. Түүнийг бурхан болох үед би төрөөгүй байсан. Тиймээс би хөргийг нь харахыг маш их хүсэж байсан. Миний эгч авгаахыг цэрэгт мордоход нь гатлан усны цусаалд үдчих өгсөн юм. Эгч маань түүнийг санаж байгаа учраас түүний дүрслэлээр зураач хөргийг нь зурж өгөөсэй гэж би хүссэн юм аа. Хятадын ард түмэн Цэн Кунхва шиг Баатруудыг хизээч мартаагүй. 2014 оноос хойш 1000 гаруй дайчны шарлыг Солонгосын хойгоос эх орондоо навчирч цэргийн дээд хүндэтгэлтэйгээр Шинян дахь дурсгалын оршуулгын газарт нутаглуулсан байна. ДНХ-гийн шинжилгээний тусламжтайгаар мэрэгчлэтнүүд 36 хүний хэн болохыг тогтоож чадсан бөгөөд тэдний дунд энэ сурвалжлагын баатарч багтжээ. Хайр тавхаа таны зэхүү байна. Тантай уулзахаар ирлээ. Бид таныг одоо ч маш их санаж байгаа. Өнөөдөр бид тань төрөлх нутгийнхаа харбудаа Сүүхэгийн шарж нууж хэр сараан цэцэг авчирлаа. Эдгээр манай гэр бүлийг иргэн нэгтгэхийг бэлгэж байгаа юм. Хайр тавгах минь 50 орстой.
Денис Чижов, Гуаньян, Сиджидиен. Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс бүрдсэн гэрэлт цохын гол рок хамтлаг олон мянган үзэгчийн өмнө цэнгэлдэхэд тоглолтоо хийсэн байна. Хөгжмийн боловсралгүй багш нар хүүхдүүдэд мөрөөдлө биелүүлэхэд нь хэрхэн тусалсан. За мөн тэдний үзүүлбэрийг яагаад хөгжмийн ертөнцийн дэх жинхэнэ гайхамшиг гэж нэрлэж байгааг манай сүүлийн сурвалжлагаас хүлээн авна уу. Гоцлол дуучин нь нот харж чаддаггүй. Гитарчин болон бас гитарчин нь сонсгол муутай. Харин бөмбөрчин нь аутизмтай. Гэсэн ч тэдний тоглолт үзэгчдийг алмаар болж байна. Энэ бол Шүнцсиний сонирхогчдын хөл бөмбөгийн лигийн финал. Багш нар удирдаачийн үүрэг гүйцэтгэж тасралтгүй янз бүрийн тохио үзүүлэн шавнараа такт бүрт чиглүүлж байлаа. Энэ бол хүүхдүүдийн сургуулиас гадуур хийж байгаа 15 дахь тоглолт. Мөн Юча лигийн тайзнаа гарч байгаа 3 дахь удаа гэх юм. Бид энэ үзүүлбэрт бараг 2-7 хоног бэлтгэсэн. Өмнөдөө харьцуулахад хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй болсон. Өнөөдрийн тоглолтод би маш сэтгэл хангалуун байна. Хамтлаг байгуулагдаад 1 жил болоогүй байна. Багш нарын хинэн ч хөгжмийн мэргэжлийн боловсралгүй. Гэхдээ хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэд бүхнийг тгээс эхэлж хамтдаа суралцжээ. Хараагүй гоцлол дуучинд зориулан дууны үгийг Braille үсгээр хөрвүүлсэн байна. Аялгауг сонсож чаддгүй гитарчин, бас гитарчин хоёр жижигрэг мэдрэхийн тулд чанга яригчид хурж тоглодог байжээ. Харин аутизмтай бөмбөрчөнтэй удаан хугацаанд давтсны эцэст тэрээр бүх хөдөлгөөнийг булчингийн ой тогтоолтын төвшөнд цээжилсэн байна. Ингээд орон нутгийн хөл бөмбөгийн лигийн финалд талбайн төвд зогссон бяцхан хөгжимчид рүү 100 мянга гаруй хүний харц чиглэжээ. Би олон тайзан дээр тоглож байсан. Гэхдээ энэ бол хамгийн том тайз байлаа. Би анх удаа ийм том тайзан дээр гарлаа. 10 мянган хүн бидний шөнийн тэнгэр дэх хамгийн тод рок балладыг тоглохыг харж байна. Би бага зэрэг сандарсан. Харин тоглолтын дараа үзэгчид бидэнд алга ташиж чиглэхэд маш их баярлсан. Хүүхдүүд тууштай байдлынхаа хүчээр биеийн хязгаарлалт бол ял биш гэдгийг баталлаа. Тэр тусмаа хажууд нь сэтгэлтэй багш нар халуун дулаан үзэгчд байхад асуудал биш юм. Одоо Шүнцсийн дахь тус сургуульд эрүүл мэндийн онцлогтой хүүхдүүдээс бүрдсэн 2 дахь хамтлагийг бэлтгэж байна. Денис Чижов, Олеся Корзун, Сиджидиен. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Ice Global сувгтай үргэлж хамт байгаарай. Тэгвэл та зөвхөн Монголд төдийгүй хөрш орнууд бүс нутагт болж байгаа үйл явдлын талаар цаг алдалгүй мэдээлэл авах болно. Та бүхэндээ хөтлөгч Лама байлаа. Дараа 7 хоногт иргэн уулзъя.